Эрчим хүчний асуудал чухлаа. За тэгээд нэг зээл авахын тэгээд үний нэмхийн цахилгаан дулааны. Тэгээ хараад хахад зовлон дээр зоолж байна л да. Уул нь хамгийн эрчим хүчний их усүр сайтай гадагшаа экспортлж явах шахуу улс орн. Тэгээ экспортлно гэдэг та бүхэн амлал байдаг. Тэгээ наад юмаа чөлөөлөгчгүй юм. Тэгээ нэг л болж өгөхгүй л яваад байна л да. Тэгээ үний нэмсэн мөртлөө баталгаатай эрчим хүчээр хангахгүй, дулаанаар хангахгүй ард түмнээ зоогоолох юм. Уул нүүрс нь байна, сэргээгт эрчим хүчгээ салхи нь байна, нар нь байна. Тэгээ ийм юмыг яагаад ингэ хийж чаддаггүй юм бэ? Хий хоосоо амлал ирээ яваадах юм. За тэгээ зээл авах юм аа. Тэр одоо дулааны станцууд байна. Уул нь 10 аймаг дулааны станцтай болсон ажтай тухтай ингэ байж ах хэвээр. Тэр нь одоо ингэ бүтлгүүтээд, пээлдээд, унаад ингэ ийм болчлоо. Одоо энийг яа шийдэх юм? Эхнийхээ аймыг шийдээгүй гэж дараагийнхаа аймыг ингэ залгуулаа явах юм. За ингэ эх жил энэ одоо үний нэмтсэн цахилгааныхаа дулааныхаа үнийг ингэ нэмжил байна л да та бүхэн. Тэгсэн мөртлөө тэр нь баталгаа авахгүй. Энэ Улаанбаатар хотод чин найдвартай цахилгаан дулааны их усүртэй байж чадах уу? Тэр хулгай зэрэгтэйгээ тэмцээ тэрийг хаахгүй байж ээж хамгийн хялбар арга замаар л ингээд асуудлаа шийдэх юм аа. Энэ айгүй харамсалтай байна. Одоо шинжил хийх нөгөө эрчим хүчнийхээ алдагдлыг багасгах, авилгал хийх хуултайгаа тэмцэх, энэ хэдэн дарга нартай хариуцлага өрүүлэх тийм ийхгүй ард түмэн дээр л ачаа өрүүлэх юм. Энийг одоо яах юм бэ? Хийж байгаа мó хийхгүй байгаа мó. Тэгээд одоо эргэжил бас нэг бол ярьдаг юм яриад тэгэл гадна дотноос үнэтэй захилгаан дулаан худалдаж аваад ийм л байх юм. Уул нь манайх тэр дата, мата баазыг байгуулаа захилгаан дулаанаа эрчим хүчээ гадагш нь экспортлоод ингэж л байх ёстой л доо. Ийм хийхгүй чадахгүй байх юм. Юу саадуулаад идэв. Тэгээ өмнөх юмаа бас хариуцлагыг өөрүүлээд тэр 10 дулааны станц хайцсан бэ. Ар хангаа, үр хангаа, баян онгор бас нэгч байна. Би тэндээ сонгогдсон гишүүний хувьд энэ ажлаа хизээ хийж дуусгах гээ. Хин ямар хариуцлага үрж байгаа. За, найдасад хариулах. За, Гамбат гишүүний асуултанд хариулъя. За, энэ дээр бид нар бас эрчим хүчний салбар яагаад ийм байдалд орсон дээр тодорхой дүгнэлт хийх ёстой байна. Ер нь бол цагийн имийг цагт нь хийгээс үе үеийн сайд нарын бодлогын алдаанаас засвар үйлчлэгийг хийгээгүй, хөрөнгө оруулалтыг хийгээгүй, саяын таны ярьж байгаа хулгай зэлгээтэй тэмцэх засаглалыг сайжруулах, үн тарифтай холбоотой асуудлыг иж бүрнээр нь цагт нь хийгээгүйгээс өнөөдөр ингээд хуримтлагдаад уужраад ирсэн юм аа. За тэглээгээд бид нар үгэлэхгүй бүх асуудлыг иж бүрэн байдлаар шийдэж явж байгаа. За Гамбат гишүүн ярьж байгаа яг зөв тэр экспортын асуудал ерэн зүгээр эрчим хүчний салбар босоод олон зүйл хамаарж байгаа. Гэхдээ хоёрхан зүйлийг бид дурдъя. Нэг нь одоо яг төсөл дээр яригдж байгаа дэд үтсийн бүтээн байгуулалт. Дэд үтсийг өргөдөхгүйгээр шингээх чадрыг сайжрахгүйгээр бид нар нэмж их усүр нэмэх одоо нарныч байна уу, сэргээгтч байна уу, нүрснийхч байна, их усүр нэмэхэд хүндрэлтэй болж байгаа. За тийм болохоор энэ төсөл бас явж байгаа. Хоёр дахь нь үн тарифыг зохистой түвшинд нь авьж иргэдэд чийлэлтэй бизнест халгүй тэгсээрнээ салбарын одоо бүтээж байгаа хөдөлмөрийн үнцнийг хангахуйц юм дундын зөв түвшингээ тогтоох нь энэ хамгийн чухал байгаа. Энийг бол алдагцаар ирсэн учраас ямар ч хүн байсан, юу ч байсан энэ салбарын одоо бүтээж байгаа зүйл нь одоо үн цэнэгүй болчиход байгаа юм аа. Өөрөөр эрчим хүчний салбар ажиллах тусмаа эрчим хүчээс илүүтэй үр үйлдвэрлэдэг болчиход байгаа юм аа. За энэ дээр бол иж бүрэн одоо шинжлэлийн гэдэг юм бодлогын арга хэмжээ тов тодорхой хийгээ явж байгаа. За 10 аймгийн асуудал. 10 аймгийн дулааны станц барих асуудлыг бид нэр Солонгос улсын хөнгөлтөө зээлээр хэрэгжээд явж байгаа. За энэ гүйцэтгэгч компани буруугаас болоод Солонгосын талын компани буруугаас болоод
47% гүйцэтгэлтэйгээр энэ төсөл гацсан байгаа. За өнгөрсөн 7 хоногт засгийн газрын энэ 7 хоногт засгийн газрын хуралдаанаар орчин үеийн яамнаас шийдлийг оруулаад одооний 400 тэрбумын санхүүжилт хэрэгтэй. Энэ санхүүжилтийг гадаадын зээл тусламжаар биш улсын төсөв тусгаад санхүүжүүлээд цаг алдахгүй хэрэгжүүлэхээр болсон. Ийм шийдвэр гарсан байна. Яагаад гэвэл энэ 10 аймгийн дулааны станцыг төслийг цаг алдахгүй хэрэгжүүлэхийн тулд гадаадын зээл тусламжийг сунгах тухай хилцлийг хийхээс илүүтэй төсөвдөрөө тусгаад хурдан шуурхай шийдсэн зөв үдий засгийн газрын түвшинд шийдвэр гарсан. Тэгэхээр энэ удахгүй үргэлжлээд хэрэгжээд явна. За ер нь эрчим хүчний асуудал түрүүн би хэлсэн олон жил ужигэрсэн цагийн ямиг цагтан шийдэг үгээс болоод бид эрчим хүчний дутагдaltaй байгаа. За дээр нь сая байнгын орон дээр ч ярьсан Оросын холбооны улсад одоо импортлж байгаа гол түншид ямарваа шатхуун эрчим хүчтэй холбоотой эрсдэл гарах юм бол Монгол улсад бас тэр нь тусах эрсдэлтэй өөрөөр эрсдэл нэмэгдэж байгаа. Тэгэхээр бодит байдал бол цахилгаан дутагдaltaй байгаа учраас эрчим хүч дутагдaltaй байгаа учраас одоо өвлжилтэд эрсдэл гарах магадлал байгаа. Энэ бол эрсдэл. Энэ эрсдлийг гаргахгүй төлөө цахилгаан таслахгүй төлөө бүхий л арга хэмжээг хийж байгаа. За